Тэгээ намайг жоохон байхаас ээж маань ер нь бол хаач юу ч байсан юмны арга ивийг ололцуулаа өргөчдөг байсан байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө бол заавал тийм ганган олон тоноглол байх шаардлагагүй хүнд хүн гарынхаа дотор л болгоход болно. Хамгийн гол нь сэтгэл чинь амар амгалан тэгээд жаргалтай байлгахын тулд сэтгэлээсээ тэр зурлыг л асааж байгаа тохиолдолд одоо болноо. Бусдаар бол ямар нэгэн өөр зүйл хэрэггүй гэдэг байсан. Тэг яг одоо орчин үед мэдээж хэрэг залуучууд бид нэр зул өргөх бусад зүйлс маань ч гэсэндээ ер нь бол залуучууд бидний гэртнийх байгаад байхгүй. За тэгээ гэртээ гардуур харгаар миний зул жоон царай муутай ч гэсэндээ сайн сайхныг бэлэгдэж байгаа юм чинь ямар амаах вэ те. Зулаа асаанга та бүхэнд бас нэг мэдэгдэх гоё мэдээ байгаа нь Бурхан багшийн их дүүчэн өдрийг тохиолдуулан 18 априлдээс 1000 зул өргөх үйл ажиллагаа явуулж байгаа юм лээ. Тийм болохоор та бүхэн ч гэсэндээ энэхүү үйл ажиллагаа нь 5 сарын 31-ний өдөр Сүхбаатарын талбай дээр оролцох боломжтой байгаа шүү. Ямар нэгэн үнэргүй тортог үүсэгдэггүй тэгээ маш урт хугацаанд шааталттай 10 априлын энэхүү зулын тосыг та бүхэн ч гэсэндээ сонгоод 5 сарын 31-ний үйл ажиллагаанд ч гэсэндээ оролцоорой.